За малын индексжүүлсэн даатгалын тухай энэ хуулийн төслийг анх хавар өргөн барихад нь би бас байр суурь илэрхийлж исэн. Засагдаад ороод ирэх болов гэсэн бас орж ирсэнгүү. Тэр дундаа манай тойргийн гишүүд энэ хуулийн төсөлд анхаарад үг хүсгээ нэмээд энийгээ сайжруулах болов гэсэн ерөөсөө тийм санал гараагүй байна. Сөрөг хүчнийхэн бас энэ хуулийн дээр ажилласангүй. Бүгдээрээ л хийх ёстой ажлаа цаг тухайд нь тухай бүрд нь хийх ёстой. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг дагаж өргөн мэдүүлж байгаа нь малчны тухай хуулинд орж байгаа заалт байгаа. Бүгд заавал малын индексжүүлсэн даатгал даатгуулах болж байгаа. Ямар ийм хэрэгцээ шаардлага байгаа юм бэ? Заашгүй ингэж бүгдийг дахиж даатгал даатгуулах тийм үндслэл шалтгаан байгаа мó гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаарт даатгал даатгуулад яг үндсэндээ айл өрхөө тохирлоо барагдуулж авдаггүй гэвэл үгүй. Та нар бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Тойргийн гишүүд бүгдээрээ л орон нутагт очиад ажиллаад энэ зовлон сонсдог шүү дээ. Бүгдээрээ нэг юм хувь тэнцвүүлэх маягтай тухайн суманд тухайн аймагт өртсөний тохирлоор нэг тэнцвүүлэх замаар л энэ даатгалд өөрөө явдаг. Алийн болгоо нэг ийм байдалтай нэг нүглийн нүдийг гурилаар хуурсан маягтай ийм даатгалын систем үйлчлэх юм. Хэрвээ ашиггүй байдаг бол энийг заавал ингэ байлгах хэрэг байгаа мó. Ашигтай гэдэг юм бол тухайн айл өрхөд холбогдох даатгалын нөхөн төлбөрийг олгох хэрэгтэй шүү. Яагаад ерөөсөө ингэж олохгүй өдөө хүртэл ингэж яваад энэ олон жилийн даатгал ингэж амьд байгаад идэм бэ гэдгийг асуумаар байна. Хавар би бас асууж исэн отроор явах, зуд турхан нүүрлэх, за тэгээд тодорхой хэмжээний айл өрх, баг, тодорхой хэмжээний уулын аамж гэдэг юм уу ингэж цаг агаарын нөхцөл байдлаас болоод харилцаа адилгүй заавал тухайн сум бүхлээрээ зуданд өртсөн байхгүй байх ийм нөхцөл зөндөө л болсон шүү дээ. Өнгөрсөн хугацаанд та бүхэн зөндөө судалгаа хийсэн баг. Тэгээ энийг хизээ өөрчлөх юм. Хизээ яг даатгуулсан айл өөрийнхөө нөхөн төлбөрийг яг бодиттой авдаг болох юм. Энэ дээр яг нэг хариулт хэлээд гэж тооцоо судалгаа байна уу? Эсвэл хураамж нэмэгдсэн үед авах юм уу? Яг тэн дээр яг тодорхой тоо хэлээд гэсэн ийм байр суурь. За Жамбал цэрэн дарга. Наад хуулиа нэг тайлбарлаад тааж тэр босхыг яаж бууруулж байгаа. Харин тий буурж байгааг тайлбарлаад байгаа байхгүй. Ажлын хэсэг хариул та. За малын индексжүүлсэн даатгалын тухай хуулинд засгийн газраас өргөн барьсан энэ нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг бас ахалж ажиллалаа. Тэгээ энэ хугацаанд засгийн газарч бас нэлээдгүй судалгаа хийсэн юм байна. Малчтын дунд ажлын хэсгийн гишүүд ч гэсэн өнгөрсөн намрын чуулганы тусарлагаанаар өөрсдийн тойрог малчиттай баг дээр очиж уулзах уулзтуудыг зохион байгуулсан. Мэдээж засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл болон малчтын тавьж байгаа хүсэлт шаардлагын хувьд бол бас зарчмын зөрүүтэй саналууд бол бас мэдээж байгаа. Энэ хуулийг өшөө цааш нь сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Басан жаргалах шүнтэй санал нэг байгаа. Гэхдээ саяны хэлдэг малчтыг нөгөө албан журмын даатгал шиг хэмжээнд аваачиж гэн гэдэг бол бас буруу ойлголтоо. Засгийн газраас бол төрөөс ямар нэгэн хөнгөлтэй зээл тусламж авч л байгаа бол энэ малын индексжүүлсэн даатгалын даатгал заавал даатгах ёстой гэсэн ийм зүйл заалтыг оруулж ирсэн. Ажлын хэсгийн хувьд бол заавал ийм албан журмын даатгал шиг тийм хэмжээнд бол аваачих болохгүй. Өнөөдөр малчт руу хандсан маш их хөтөлбөр, маш их хөнгөлтэй зээлүүд явж байгаа. Энэ тохиолдолд хэрвээ ингэ баталчих юм бол яг нөгөө албан журам гэдэг юм руугаа орчих гээд байна гэж. Тийм учраас хувь санаачлагчид нь энэ малчин заавал даатгуулах ёстой юм буюу хөнгөлөлтөй зээл тусламж үйлчилгээ авахын тулд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх ёстой гэдэг энэ саналыг нь бол бид засгийн газарт эргүүлээд буцааж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр малчид бол хуучин өөрийнхөө хүслээр даатгадаг тэр зарчим руугаа бол явнаа. Хэвээрээ гэж ингэж ойлгож болно. За яг ашиг тусын хувьд бол ер нь дэлхийд байхгүй л ганц л тогтолцоо энэ малын индексжүүлсэн даатгал Монголд байт юм бэл. Африкт Кен улсад байдаг гэж байгаа. Тэр нь бол гэхдээ нөгөө газрын гарц. Монголчилж ярих юм бол зуншлагтай холбоотой газрын гарцтай холбоотой зохицуултуудыг хийх юм бэл. Тэгэхээр манай энэ бэлчээрийн мал аж ахуй дэлхийд ганц байдаг энэ аж ахуй зохицуулагдсан энэ даатгалын үйлчилгээ дэлхийд байхгүй. Гэхдээ Монголд 2006 оноос хойш энэ Дэлхийн банкны санхүүжилтээр төсөл хэрэгжиж байгаад 2014 онд бие даасан хууль болж гарсан. За өнөөдөр бид ингээд нэмэлт өөрчлөлт хийх гэж. За энэ хугацаанд бол бас жишээ нь хамгийн сүүлийн жишээ гэхэд 2023 оны өвөл 24 оны хавар Монгол улсын мал аж ахуйн салбарт
одоо 1.6 их найт төгрөгийн хохирол учирсан. За үүнээс бол энэ малын эндэгчүүлсэн даатгалаас 22 мянган малчин өрөхөд бол 16.8 тэрбум төгрөгийн одоо даатгалын нөхөн төлбөрийг олгосон байх жишээтэй. Тэгэхээр энэ бол бас яг ортоос ямар нэгэн ашиг тусгүй гэдэг юм уу, тийм байдлаар бол бас шууд харж болохгүй байна. За миний асуулт айгүй тодорхой асуулт байгаа. Ажлын хэсэг эсвэл хариулах уу яг уу? Яг тоо хэлээч. Хизээ яг бодиттой хохирлоо авдаг болох систем рүү энэ даатгал шилжих вэ? Хизээ одоо ингээд дандаа хувь тэнцвэрлэх маягтай л явж байгаа шүү дээ. Энэ систем өөрчлөгдөх үү? Эсвэл огт өөрчлөгдөх боломжгүй юм уу? Хураамж нэмэгдчихэж энэ систем өөрчлөгдөх юм уу? Хураамж нэмэгдэх бол хэд болж нэмэгдчихэж энэ нүрээ яг бодит хохирлоо авдаг энэ систем рүү шилжих. Одоо бид нар бүгдээрээ автомашины даатгал гэл яг ийм л одоо систем одоо бий болох гэж ингэж уг нь бол хараад идэг. Гэтэл ерөөсөн ийм систем бол үүсээгүй байна. Тэгэхээр малчтын үед бол энэ өөрөө нэмэлт зардал болж гараад байна. 14 оноос хойш энэ хууль батлагдсан гэдэг. Ерөөсөө үүнээс хойш малчтын даатгуулах ихтгэл үнэмшил нэмэгдэхгүй байгаа. Үүний шалтгааныг та нар юу гэж харж байгаа вэ? Тэгээд түрүү асуусан отрыг бас хариулаад өгөөч. Оторт явж байгаа малчтын даатгалын асуудал яах вэ? Тэг баасан жаргал гишүүний хоёр асуулт хоорондоо зөрчилдөд байна л да. Хэрвээ автомашины даатгал шиг тийм хэмжээнд очих гэж байгаа бол жолоочийн албан хариуцлагын даатгал гэж албан журмын даатгал шиг тийм хэмжээнд очиж тэр даатгалтай зүүрлж ярих байх. Өнөөдөр бол эн чинь сайн дурын үндсэн дээр малчин өөрийнхөө малыг тодорхой хэмжээнд өөрөө үнэлээд даатгах. Тэгэхээр би түрүүнд хэлсэн дэлхийд бол одоо яг энийг ингээд уурайчих жишг бол бидэнд байхгүй юм байна. Гэхдээ яг саяны баасан жаргал гишүүний одоо хэлж байгаа шиг ийм даатгал 1968 онд одоо нэгдэл гэж явах үед бол хийсэн бил. Тухайн үед нэгдлийн малыг даатгуулад яг хотонд хорогдсон хэмжээгээр нөхөд дээдл нэг 40% л одоо даатгалт хамрагдж ирсэн. Тэгээ энэ тогтолцоо бол цаашдаа явахгүй юм байна гэдэг ингээд 80-аад онд бол энэ зогссон ийм түүх бол бас байд юм бил. Гэхдээ энэ малын эндэгчүүлсэн даатгал гэж одоо мал аж ахуйд үүсэж байгаа ганцхан зуд гэдэг ийм хохирол үүсгдэггүй, гамшиг болдгоо. Энэ үер малын одоо гоц халдварт өвчин, за тэгэл аянга захилгаан гэл олон зүйлүүд малчид маш их эрсдэлтүүнд энэ мал аж ахуйг өнөөдөр маллаад явж байгаа. Энэ мал аж ахуйн салбарыг бид өшөө цогц даатгалын хэмжээнд аваачих ийм зайлшгүй шаардлага бол би бол урган гарсан гэж ингэж бол харж байгаа. Малчидтай уулзах энийг ярьдаг. Тэгэхээр нэр бүхий гишүүдээс бол энэ малын эндэгчүүлсэн даатгалын хуулийн дээр энэ даатгалын системийг өшөө боловсронгуй болгох тал дээр бас одоо хуулийн төслийг өргөн барих бэлтгэлээ хангаад засгийн газарт одоо өргөн барьсан. Харамсалтай нь засгийн газар дэмжих боломжгүй ийм санал ирүүлсэн. Гэхдээ энийг өшөө шаашин засаад саяны хэлдэг энэ байгалийн одоо давхцгүй хүчин зүйл болон энэ малын эрүүл мэндтэй холбоотой олон зүйлүүдийг бас зохицоор нь авч үзэх ийм хуулийн төсөл бол зайлшгүй одоо хийх ёстой байна. Энэ отор нүүдэлтэй холбоотой асуудал дээр бол тухайн одоо өөрийн харьяалагддаг сум багийн одоо удирдлагуудаа энэ малынхаа хоригдлыг хэдийгээр өөр нутагт явж байгаа, өөр аймаг, өөр суманд явж байгаа ч гэсэн одоо мэдэгдэх ёстой гэж ингэж бол бас үзэж байгаа. Гэхдээ энэ дээр одоо яг Монгол одоо ах үед нэг буулгах зайлшгүй шаардлага байгаа юм бол отор нүүдэл хийгээд өөр аймагт очиод отор нүүдэл хийдэг. Гэтэл өөрийнх нь аймагт бол одоо нөгөө босго хэмжээнд хүрэхээргүй малын хоригдол гарчдаг. Оторлж очисон газарт нь болохоор гамшиг болцдог. Тэгэхэд энэ малчин одоо тэндээс авч чадахгүй байх нөхцөл бас үүсэж байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийн хувьд бол засгийн газраас өргөн барьсан хуулийн хөндсөн хуулийн заалтууд дээр л ажиллаж байгаа. Ажлын хэсгийн гишүүдийг яг орон нутагт ажиллахад бол сум битгий хэлбэр багаар нь гаргамаар байна гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ. Зарим сумын одоо хойтлын баг нь зудгүй байхад урдлын баг нь зудтай. Ингээд нийлбэр дүнгээрээ болохоор босх нь баг гараад идэг. Гэтэл малынхаа одоо 6% алдсан ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ би түрүүнд хэлсэн энэ малын эндэгчүүлсэн даатгалын хуулийг өшөө сайжруулахын тулд энэ одоо малын гамшигын эрсдлийг бууруулах сан эдэр гэж бүр байгуулж За ажлын хэсгээс нэмж хариулъя. Энэ жавхланд захирал. Дөрөвдүгээр микрофон. За улсын их хурлын дарга эрхэм гишүүд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний давхар даатгал хөгжил компаниг гүйцэтгэх жавхланд
За баасан жаргал гишүүний асууж байгаа асуулт бол яг бидний мэрэгжлийн хэлээр уламжлалт мал аж ахуйн даатгал гэж хэлдэг. Эдвард гишүүний хэлсэнчлэн уламжлалт мал аж ахуйн даатгалыг Монгол улс 1968 оноос хойш хэрэгжүүлээд 1990 онд үндсэндээ зогссон. Өөрөөр хэлбэл уламжлалт мал аж ахуйн даатгалын бүтээгдэхүүн болвол эдийн засгийн хувьд үр ашигын хувьд орчин тогтнох боломжгүй болоод 90 оноос хойш энэ даатгалын бүтээгдэхүүн огт яваагүй маа. Тэнд хугацаанд 2005 он хүртэл хугацаанд мал аж ахуйн салбарт ямар нэгэн даатгалын тогтолцоо байхгүй явж хагаад 2005 оноос Монгол улсын мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзэж Дэлхийн банктай хамтарсан төсөл хэрэгжүүлсэн. Энэ дээр Дэлхийн банкны мэрэгчлүүд бол Монгол улсын эрдэмтэн судлаачдын хамтарсан бүрэлдэхүүнээр индекс суурилсан даатгалын бүтээгдэхүүн Монгол улс тохиромжтой Жавхлантаа чи гол асуултанд хариул. Эсэлтийн шалгалт нь хүүхэд конкурст нэг билет суглаад ярьж байгаа юм шиг юм ярих юм. Яа игээд байгаа юм бэ гэд асуугаад байна шүү дээ. Хүүхд хэдэн он одоо наадах чи ямар хүнд хэрэгтэй. За тэгэхээр уламжлалт мал аж ахуйн даатгалын тогтолцоог эргүүлэн сэргээхэд хувийн хвшлийн салбар бол дэмжлэг үзүүлэхгүй байгаа. Тийм учраас уламжлалт мал аж ахуйн салбарын чиглэлээр дахиад шинжилгээ судалгаа хийх ийм зайлшгүй шаардлага хувийн хвшил бол дэмжиж оруулах боломжгүй. Индекс суурилсан даатгалын тогтолцоог бол хувийн хвшил дэмжиж ажиллах боломжтой ийм тогтолцоо байна.